одоо заагаад Монгол Улсын засгийн газрын 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр цахим шилжилтийн бодлого зорилттой уялдуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттай нэвтрүүлж байна. Энэ ажлын хүрээнд төсөвт байгууллагын цалингийн гүйлгээг цахимаар баталгаажуулах, эрхийн бүртгэлийн сан системийг хөгжүүлэн хэд хэдэн удаагийн сургалт зохион байгуулж амжилттай нэвтрүүлээд байна. Ховд аймгийн төсөвт байгууллагуудын удирдах ажилд ерөнхий нэгтлэн бодогчдыг оролцуулсан сургалтыг энэ сарын 21-22-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байгаа юм а. За Монгол Улсын засгийн газраас 2020-с 2024 оны мөрийн хөтөлбөрт төрийн үйлчлэгийг иргэдэд болон аж ахуй нэгж төсөв байгууллагуудаа илүү хүртээмжтэй болох цахим шилжилттэй холбоотой маш олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь бол сангийн яамны төрийн сангийн газраас цахим шилжилтийг бол эрчимтэй нэвтрүүлж байна. За цахим шилжилт гэдэг нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр одоогийн уламжилт буюу цаасан суртай төрийн сангийн төлбөр тооцооны үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж байгаа. Энэ үйл ажиллагааны хүрээнд бид нар өнөөдөр цахим баталгаажуулалт, цахим гүйлгээ сэдвтэй сургалтыг орон нутаг бүх 21 аймаг, дүүрэг, яамдуудад танхимаар хийгээд нэвтрүүлэлтээ хийж байна. За өнөөдөр бол Ховд аймгийн төвд аймгийн төвийн байгууллагуудад сургалтаа хийж байна. Ховд аймагт 4 сарын 21-22-ны өдрүүдэд ажиллаж 4 удаагийн ээлжийн сургалтаа хийгээд ингээд цахим гүйлгээг бүрэн нэвтрүүлнэ. За цахим гүйлгээг нэвтрүүлснээр дараах давуу талууд бий болж байгаа. Өөрөөр хэлбэл төсөвт байгууллагууд төрийн санд бичлэн ирэхгүйгээр цахим хэлбэрээр гүйлгээгээ батлаад цахим хэлбэрээр гүйлгээгээ илгээнэ. Цахим хэлбэрээр гүйлгээ илгээнэ гэдэг нь цаг хугацаа зардал хиймсэн тухайн байгууллагын ажлагчдын даасан цалингийн гүйлгээ маш шуурхай дамжиж шилжиж орох. За ингээд төсөвт байгууллагын нэгтлэн төрийн санд бичлэн очих хүлээхтэй гүйлгээ хүлээх энэ цаг хугацаагаа хэмнэх зардал хэмнэх ийм давуу талуудтай. Дэлхийн банк төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа уг сургалтад 330 гаруй хүн оролцож байна. 2 өдрийн сургалтын дараа төсөвт байгууллагууд эхний ээлжинд ажилтан албан хаагчдынхаа цалинг цахимаар илгээдэг болно. Цаашид төрийн сангийн бүх гүйлгээг цахимжуулна гэж сангийн яамны төрийн сангийн газрын зөвлөх Алтанзал ярьлаа.